Хинтээ аймгийн 2024 оны нэмэлт санхүүжилтээр хийгдэж буй орон сууцны дундах толомын талбай ажлыг хан багын компани гүйцэтгэгчээр шалгарсан байгаа. За тэгээд хан багын компани энэ ажлын явцын талаар Хинтээ аймгийн барилгын байгуулалтын инженер Баасанхүү мэдээлэл өгөх болно. За энэхүү компани хан багын компани ажлаа ирж гүйцэтгэх байгаа болохоор Бороондор сумын засаг дарга отгон цэцэг Бороондор сумын засаг даргын ордогч гал бадрах нараас албан хүсэлт тухайн компанид болон газрын харилцаа барилгын байгуулалтын газар удаа дараалал албан хүсэлт өгсөн. За тэгээд барилгын инженер Баасанхүү энэхүү толомын талбай талаар мэдээлэх болно. За Хинтээ аймгийн Бороондор сумын засаг даргын газар захиалагчдын хяналт хэрэгжүүлэгч Хинтээ аймгийн газрын харилцаа барилгын тоглолтын газар. За өнгөрсөн хугацаанд нийт онгорсноос хойш 5 удаа үзлэг шалгалт хийлээ. За Баяр наадмаас хойш 2 удаа үзлэг шалгалт хийхэд хийгдсэн ажил огт байхгүй. За үүнтэй холбоотойгоор манай байгууллагын зүгээс бол 2 удаа албан шаардлага өргүүлсэн боловч уг албан шаардлагад заасан байгаа хариу арга хэмжээг бол аваагүй байна. За энд уг арга хэмжээг аваагүй учраас хуулийн дагуу дараагийн арга хэмжээг бол үе шатаагаар авах ажлыг бол бид нэр зохион байгуулж ажиллана.